За тэгэхээр сэм санаа үзэгчтэй. Одоо тэгээд дараагийн дугаар руу орцгоё. Бид Amazon-ы сүүлийн 6 сард ирсэн бодлогоудаас амхнаас эхэлж бодож байгаа билээ. Тэгээд acceptance rate-ээр нь чагсааж явж одоо 3 дугаарх нь range sum of BTS гэсэн бодлого байна. За тэгээд range sum of BTS BTS гэж чинь K K pop юм. За тэгээд BST гэж байна. Тэгээд BST гэдэг нь юу вэ гэхээр binary search tree гэдгийн товчлол байгаа. Тэгээ range sum of BST гэхээр одоо хэрвээ зүгээр sum of BST гэсэн бол тэгээ binary search tree-ийн одоо бүх одоо node-үүд дээр очиж бүгдийн хийх нь value-г намаа тэгээ sum хийнэ гэж байна. Тэгээ range гэдэг нь одоо юу гэсэн үг гэхээр зүгээр л ийм зааг өгсөн. Одоо зүүн талаас ахуулаад баруун тал нь ийм зааг өгсөн. Тэрний хоорондох нийлбэр нь олоо гэж байгаа юм ихэд. За жишээ нь ингээд энэ root буюу одоо энэ tree орж ирлээ. Тэгээ та нар lead code дээр мэдгүй бол одоо tree viewer гэж байдаг. Тэн дээр дарчих юм бол одоо тэр tree гарч ирдэг байгаа. Тэгээд энэ дээр нэг санагдахгүй байж магадгүй. Гэхдээ энэ болохоор энэ root tree-г одоо дүрсэлсэн байгаа байлаа энэ. Хэрвээ та харахгүй байгаа зөв бишээ очичээ. Тэгээд энэ tree байна. Энэ tree-г тэгээд range нь юу гэж өгсөн бэ гэхээр 7 15 гэж өгсөн байгаа. Тэгээд 7 15 гэхээр мэдээж 7-аас 15-ын хооронд байгаа бүх тоонуудын нийлбэрийг олоод гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 10 байна, 7 байна, 15 байна. Тэгэхээр хариу нь 32 гарах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд ерөөдөө тэр бидний бодох хэвээр бодлогоос харж байгаа. За энийг би disable хийчихье. За тэгээд энийг бодохоос өмнө мэдээж бүх ерөөдөө tree-тэй холбоотой бодлогуудыг их хвчлэн recursion ашиглаж боддог. Recursion гэдэг маань одоо монголоор би юу гэдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ орчуулсан чинь recurse гэж гарч ирсэн. Тэгээд одоо бодвол орос нэрлэлээр явд юм байлгүй. Тэгээд хэрвээ би буруу яриад байвал доор комментээр үлдээж ингэж дууд юм а гэж хэлж өгөөрэй. Би computer science-ыг монгол хэлээр сураагүй болохоор үнэхээр мэдэхгүй байна. Тэгээд recurse ашиглаж бодох байгаа. Тэгээд ер нь recurse-ийг модон дээр нэлээд их ашигладаг. Гэхдээ мэдээж recurse ашиглаж болж байгаа бол while loop-ээр одоо stack queue энэ ашиглаж одоо цуваа ашиглаж бодож болох байгаа. Тийм чинь тэр бодлын ч гэсэн үзүүлэх болно. Эхлээд ч гэсэн recursive бодох нь үзүүлээ. За тэгээд recursive бодох бодлыг бодохоос өмнө хэдүүлээ яриа илүү амархан хөлбөрөнд бодох гэдэг үзье. Тэрний юу вэ гэхээр энэ range байхгүй гэж бодчих. Энэ range. Тэгэхээр зүгээр бодлого маань юу болох вэ гэхээр зүгээр л энэ tree өгсөн бол тэ тэрний одоо нийлбэрийг олоод гэсэн бодлого байхгүй. Тэгээд энэ чи одоо бүх нодуудын нийлбэрийг олонгууд энэ чи хэд болох вэ гэхээр 15 25 30 58 48 би бодсон сая 15 18 25 40 58 тийм 58 гэсэн хариу гарах хэрэгтэй гэсэн. За тэгээд энийг бодох үзлээ тэр recursion-аар. За recursion гэдэг маань яг хаах сурч байгаа хүмүүст айгүй ойлгох хэцүү байж магадгүй. Гэхдээ хаар зүгээр ингэ бодчих. Ямар нэгэн одоо magic гэх юм одоо хар soft гэх юм одоо юу ч юм те magic-аар нэг тийм одоо за би нэг туслах функц буюу одоо helper гэчээ. За энэ helper гэдэг функцд одоо чи өөрөө юу гэсэн үг нэг tree node өгнө. Ямар ч хамаагүй tree node инч байсан эсвэл root ч юм уу те аль нэг нь өгөнгөт тэр нь болохоор бүх нийлбэрийг олдог гэж бодчих. Ерөөдөө sum-ыг олдог. За ихэд энэ бол бидний бодох гэдэг бодлого ч яг үндэ энэ чинь зүгээр хэрвээ 10 өгчих юм бол самыг олох зорилго юм чинь бидний бодох гэдэг бодлого. Тэгэхээр зүгээр энийг та нарыг бодцсон гэж бодчих. Ихэд энэ функц байдаг гэж бодчих. За хэрвээ энэ функц байдсан бол та нар одоо жишээ нь энэ яг энэ төв нode дээр буюу одоо энэ оргил одоо толгой нode дээр нэг яаж ашиглаж тэр болоо бодох юм бэ гэж те. Тэгэхээр зарим нь дараа магадгүй наа чи ямар тэнийг асуулт цэнгүүнээ зүгээр би энэ 10 гэсэн нode юу гэж болоо өстэй гэж бод хэлж магадгүй. Гэтэ яг энэ болохоор яг 10 гэж нодыг олж чадахгүй. Гэтэ зүгээр энэ helper-ыг ашиглаад одоо sub problem гэж ярьд юм да. Яг доор нь байгаа бодлогонуудыг ерөөдөө бодоо тэгээд их бодлтыг гарах гэж болгоод байгаа байхгүй. За тэр энэ 10 гэдэг нь өөр ингэж бодхоос гадна яаж бодож чадах вэ гэхээр би энэ юу шүү tree шүү одоо энэ зүгээр 10 гэсэн тоо гэж зүгээр tree of 10 гэж зүгээр энэ модел гэсэн. Энийг яаж бодож болох вэ гэхээр 10 дээр нэмэх нь одоо L tree гэж. Тэгээд нэмэх нь R tree гэж. За юу гэсэн үг вэ гэхээр би одоо зүгээр нэг мод ингээд зурлаа шүү дээ. Тэгээд баахан мод байлаа гэж бодоход би энэ төвийн нийлбэрийг олохын тулд яаж болох вэ гэхээр
энэний бүх нийлбэр дээр энэний бүх нийлбэрийг нэмээд тэгээ өөрийнх нь node zig value олцвол тэгээд ирэхэд олдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг ясандаа биднэрт helper гэдэг функц байгаа юм чинь. Тэр helper гэдэг функц нь ямар нэгэн tree өнгө тэрнийх нь нийлбэрийг олцдог. Тэгэхээр бид нэг ясандаа recursion ашиглаж байна. Одоо node zig value дээр нэмэх нь helper өгсөн node-нийхөө зүүн талын нөгөөд тэ нэмэх нь өгсөн node-нийхөө баруун талын нөгөөл тэгээ бодсож байгаа байхгүй. За энэ нэгэсэндээ юу гэсэн үг вэ гэхээр одоо tree 10 гэдгийн нийлбэрийг одоо энэ томьёогоор олж яана ерөөхдөө. За тэгээд энийг одоо recursion гэдэг байгаа байхгүй. Одоо нэг problem ашиглаж нөгөө data problem-ыг бодож байгаа гэсэн. Тэгээд энэ мэдээж явсаар хагаад дуусна. Одоо жишээ нь энэ бодлогыг би сая баруун зүүн гэдэг энэ дээр оруулсан шүү дээ. Тэгээд тэр энэ helper гэдэг функц нь өөрөө дахиад өөрийгөө дуудаад энэ хоёрыг дуудана те. Энэ node чинь дахиад өөрийгөө дуудаад энийг дуудана гэж явсаар байгаад ингээд host node руу заана гэсэн. Null руу. За энэ болохоор ингээд мэдээж зүүн баруун гэж байхгүй те. Энэ болохоор зүгээр хоёулаа null гэж байгаа ч те. Тэр үед яах вэ гэж. Тэр үед зүгээр бид нэр 0-ыг буцаачаад болоо гэсэн байхгүй. Тэр нь одоо нэг тийм base case буюу одоо хамгийн юу гэж ярьдаг. Суурьндаа яг юу болох вэ гэсэн. За хэрвээ node гэж байхгүй бол те. Хэрвээ байхгүй бол зүгээр return node гэсэн үг. За тэгэж одоо буюу одоо жишээ 0 ороод ирсэн бол гэсэн шүү дээ. 0 юм бол зүгээр 0-ыг буцааж ямар санаа зовтгоо. Зүгээр цаашаа ингэж дамжаад одоо 0-ын цаана 0 мол гэж явах гэсэн тийм бол байхгүй. Зүгээр recursion зогсоо гэсэн байхгүй. Ингэж доош явахаа propagate хийгээ. За одоо тэгээ энийг ашиглаад хэдүүлээ нөгөө нэг одоо энэ tree-ийн бүх одоо тоонуудын хэлбэрийг олох гээд үзье. Тэгээд шилжээд одоо бид нэр сая helper гэдэг функц ашигласан гэсэн шүү дээ. Return self zig helper. За энэ дээр lead code дээр энэ юу Python class ашигладаг учраас self гэж байх хэвээр. Тэгээ би root-ээ оруулаад тэгээд бол ерөөхдөө. Тэгээд def helper тэгээд class ашиглаж байгаа болохоор self гэж байх хэвээр. Би энэ insert-д харсан юм чинь. За тэгээд node гэж. За тэгэхээр би сая base case ярьсан ч тийм. Тэгээд нөгөө нэг би бичтээ ингэж ярьсан. Гэтэ Python дээр анхаарал нэг байхгүй not гэж бичдэг байгаа. Тэгээд return null. За тэгээд тийм биш бол би юу буцаах вэ гэхээр node-ийн zig value plus node-ийн zig right. Гэтэ мэдээж node-ийн zig right-ийг би helper функц буюу recursion хийж дуудах хэрэгтэй байгаа. Тэгээд дээрэс нь дахиад node-ийн zig left. Тэгэж чинь helper ингээд node-ийн zig left гэж. За одоо энийг хэдүүлээ run хийгээд үзье. Тэгээд хэд гарч байна? 58 гарч байгаа зүг гэсэн. За тийм ингээд бүх одоо юуны нийлбэрийг ноднуудын нийлбэр бүгдийг авчлаа гэсэн үг шүү дээ. За одоо тэгээд энийг хийсэн юм чи хэдүүлээ юу яа. Заага ашиглаж үзье тий. Заага ашиглах зүгээр амархан штэ. Яг юу хийх вэ гэхээр энэ node-ийн value-г ингэж нэмэхдээ хэрвээ L R-ийн хооронд байх юм бол энийг нэмчих гээл тэгэл болох байхгүй. Шалгаал ганцхан if statement төр тий. Тэгээд би энийг юу ачи global хавсагч болох чи. Тэхийн тулд яах вэ гэхээр self zig L тэнцүү L гэж self zig R тэнцүү R гэж. Тэгээд self гэж бичих юм бол энэ global хавсагч болчтой байгаа. Тэгэхээр би зүгээр LF LR-ыг хинчнээс access энэ dot функцээс дуудчих болно гэсэн үг. За self zig L node zig val-аас их and тэгээд self zig R нь бажаар би нэг эргүүлсэн юм шиг байна. Завсар нагцчлээ. Тэгэхээр self zig R нь node zig val-аас их байх юм бол return энийг тэр чигээр нь буцаана. Хэрвээ биш байх юм бол зүгээр сайхан энэ node-ийн value-га авахгүй буцаана гэж. Тэгэл болоо гэсэн юм ирсэн дээ. За ингээ харангууд 32 буюу зөв болж шүү дээ. Тэг ийм амархан байгаа. Бодохын тулд бол за гэхдээ энэ ч нэг асуудал гарч ирж байгаа юм л да. Тэр нь одоо та бүхэн харж байвал 336 миллисекунд гэдэг зөвхөн 30%-аас нь илүү хурдан байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи нэг бидний код сайн run хийхгүй байна гэсэн. Энийн нэг шалтгаан нь юу вэ гэхээр одоо хэдүүлээ 6 харж үзэх юм бол бид нэр бүх одоо node руу яваад байгаа байхгүй одоо зүүн тийш яваал, зүүн тийш яваал, зүүн тийш яваал тий.
энэ дээр бид нар яриаг айгүй хурдан болгохны боломж байгаа юм л да. Жишээ нь юу гэсэн үг гэхээр одоо энийг харъя те. 5-ийн зүүн талд бол 3 байна. Мэдээж binary search tree-ийн тодорхойлолт чинь одоо root нode толгой нодынхээ зүүн талбар заавал баг тоо байх хэрэгтэй шүү дээ. Тийм чинь 5 өөрөө аль хэдийн юунаас 7-оос бага байгаа юм чинь яах гэж юм зүүн тийш явах юм те. Тэгэх юм шутгагүй байгаа сте. Тэгээд 15-аас бага байна. Тийм чинь зүгээр баруун тийш явах гэж хэлчих болох байхгүй. Хэрвээ одоо жишээ нь 5 одоо 20 мөр байсан бол те баруун тийш явах шаардлагагүй гэсэн үг шүү дээ. Гэтэ энэ ингээд 5 байгаа учраас. Тэгээ эхнийгээсэндээ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ энэ нэг node нь 15-аас бага байх юм бол баруун тийш яв. А хэрвээ 7-оос их байх юм бол зүүн тийш яв гэсэн үг байхгүй. Одоо жишээ энэ дээр аягүй гарагдаж байгаа. 10-ыг авах үзэлт те. 10 чинь 15-аас бага тийм үү. Тэгвэл би баруун тийш явах нь зүг байна. 7-оос их тийм үү. Тэгвэл би зүүн тийш явах нь зүг байна. Ийш явна. За тэнгуүтийн 5 дээр ирэнгүүт би энэ 5 нь 7-оос их биш учраас зүүн тийш явахгүй. Харин 15-аас бага байна те. Тийм бол ингээ баруун тийш явна гэдэг. Ингээ яваад байх гэсэн. За тэрийгээ хэдүүлээ имплемент хийчихье. За тэгээд юу гэсэн үг вэ гэхээр би left sum гэж юм зохиоч. Right sum гэж авсах зохиоч. Хэрвээ node zig valen aras баг буюу self zig арш. Self zig aras баг байх юм бол юу right sum тэнцүү нэгэсэндээ энэ гэсэн баруун талаа бүгднийг авч яах гэсэн. За дахиад if node zig valen self zig ls их байх юм бол left sum нь энтэй тэнцүү гэсэн. За тэгээд мэдээж юу байх юм бол завсар нь байх юм бол би зүгээр ялчин current val гэж тэрийг 0 гээд хэрвээ завсар нь байх юм бол би current val-га node zig val гэж. За энэ үгс үгээр мэдээж энэ завсартаа байна тийм чи бид нар нэмэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ буцаахтаа юу буцаах вэ гэхээр энэ 3-ыг гурлаг нэмчих гэсэн үг шүү дээ. Right sum нэмэх нь left sum нэмэх нь current val гэж. За тэгээ ран хийгээд үзье. За ингэ болж байна. Ингээ үзэх юм бол бид тэр хамаагүй хурдтай болж байгаа. Нэг хэсэгтээ хурдтайг үстэй ер нь бол хурдан болсон. За ингэж бодох нь байх нэ. Тэгээд recursion дээр гол юм нь юу вэ гэхээр энэ функцийг ашиглаж тэр том бодлогоо жижиг бодлого руу яаж задруулах вэ гэсэн асуултанд хариулж чадах юм бол тэгээд recursion болчихж байгаа гэсэн үг юм. Та нар энэ зургийг сайн анзаарч яваарай. Одоо биднээсээ тэгсэн ч тийм энэ node-ний нийлбэрийг олохын тулд зүүн талын бүх нийлбэрийг баруун талын бүх нийлбэр дээр нэмэл тэ энтэй нэмэл тэгээд болчихно гэсэн. Тэрийг л ингэж том томоор нь нэг бодлогыг хоёр том салгаж юм хэдэн салгаж байдیں۔ Тэ тэгж бодож чадхал юм бол тэгээд болчихно л гэсэн үг. За одоо тэгээд recursioner ингэж боддог байх нэ. За recursioner та нар бодоход энийг арилгахаас өмнө нэг юм харуулчих. Та нар solution руу орж бодож байгаа угаасаа. Solution руу оронгууд би lead code-ын зарим solution яагаад дургу байдаг вэ гэхээр нэг иймэрхүү solution тавьчихдаг байхгүй. Тэгээ нь бол ингэж миний бодлоор айгүй муу solution гэж бодож байна. Тэгээд яагаад вэ гэхээр одоо та харах юм бол def dfs гэдэг энэ функцтэй зарлагдсан байна. Энэ бол айгүй Python-ы хувьд надад айгүй жоохон болох санагддаг. Энэ функцээ нэгдүгээр гадна бичээд айгүй гоё. Тэгж тусдаа эмгэгцтэй болно гэсэн. Хоёрдугаар нь яасан бэ гэхээр self zig answer гэдэг юу нийлбэрээ тийм global хувьсгч болоод зарлагдсан байгаа байхгүй юу. AR-ыг global хувьсгч болоод зарлахад нэг асуудал байхгүй. Гэхдээ энэ дунд нь явж байгаа answer-ыг болохоор ингэхээр надаа нэг сонир санагдаад байгаа. Илүү бүр бараг хуурж байгаа юм шиг байхгүй юу. Яагаад вэ гэхээр энэ бодлтын харуул үнэхээр амархан байгаа шүү дээ. Тэгээд завсар нь байх юм бол answer дээр нэмчих. Үгүй ээ зүгээр энэ DFS явуулчих. Энэ функц нь яг үнд юуч буцаадаггүй функц аахгүй. Зүгээр л энэ үйлдэлийг хийдэг. Тэгээд энэ глобал хувьсгчтай нэмсээр аваад болчихдог. Ингэж та бүхэн бодолт одоо энэ дээр ярьсан дээр хийх юм бол ерөөхдөө ярьсан авч байсан бол би бол хизээч зөвшөөрөхгүй. Тэгээд би бас ер нь ярьсаар өгч явахдаа ингээ энийг биччихэнгүүтээ дараа нь надаа глобал хувьсгч болоод нэг дотроо оруулах гэсэн би хийжсэнийг санаж байна. Amazon-д ингээ ярьсан өгч байгаа. Тэгээд тийм болохоор энийгж хийвэл ер нь ихэвчлэн хүмүүс айгу болох арга амархан арга хуурсан юм шиг санагдаад дандаа ерөөдөө хувьсгчаа одоо дотор нь ингэж оруулж глобал хувьсгч зарлахгүй байвал илүү ер нь сайн шүү. Тэгээд тийм болохоор энэ бодолт нь одоо илүү чанартай санагдаж байгаа. Яг хөө энийг ингэж ойлгож чадчихвэл бас болно л та. Гэтэл ер нь энэ баруун талын аргаар нь бодсон хамаагүй
илүү тэгээ ойлгомжтой, илүү чанартай, тэгээд илүү одоо юу гэж ярьд юм да. Maintainable гэж ярьд юм да. Тэгээд зөвхөн нэг энэ дотроо depend хийхгүй юм. Мэдээж энэ helper функцийг ашиглаад өөр юм хийж болох учраас бусад газар ашиглаж болно гэдэг утгаараа илүү чанартай гэсэн үг. За, тийм байна. Тэгээд энэ болохоор эхний бодолт нь байлаа. Тэгээд хоёр дахь бодолт нь бол зүгээр л стандарт одоо юу байгаа. DFS энэ чинь одоо DFS буюу depth first search гэдэг. Тэгээд бид нэр бас энэ recursion-ыг юугаар хийж болно. DFS мөн адил. Гэхдээ stack-аар хийж болно. Stack-а зарлаад тэр stack дотор root-ээ хийгээд тэгээд while loop-ээр stack хийгээд тэгээд next node тэнцүү stack-а pop хийлээ. Тэгээд хэрвээ энэ next node нь гэж байх юм бол бид нэр баруун зүүн талыгаа нэмээд яваад байна шүү дээ. Next node zig append next node zig right. Oops. Тэгээд энийг дахиад left тэгээд юугаа би response гэж эсвэл answer гэдэг юм дгүй. Answer гээд тэрийг нь ойлгох чи. Тэгээд шууд answer нэмэх тэнцүү. Next node zig right гэж. Return answer. За энэ бол ингээд угаасаа та бүхэн depth first search-ийг одоо stack-аар хийж чаддаг. Ийг мэддэг бол энэ бол ерөөсөө амар харагдаж байгаа. Ялангуяа tree дээр айгүй амархан. Graph дээр бол stack ашиглаж depth first search-ийг арай жоохон явдалтай ихтэй л амархан бас. За энэ болохоор stack дотроо root-ээ хийлээ. Тэгээд ерөөдөө while loop ерөөний stack байх цагт ингээд loop-лээд яваад байгаа гэсэн. Тэгээд мэдээж while loop дотроо шууд stack-а pop-с руу хамгийн дээдх нь авдаг. Хэрвээ хамгийн дээдх нь тэгээд root нь мөн бол шууд answer дээр нэг нь нэмнэ гэдэг. Энэ болохоор бидний эхний бодлогын бодолт тахгүй юу? Нэг өсөндөө бүх одоо node-уудыг нийлбэрүүдийг олох гэсэн үг. Одоо бид ингээд run хийх юм бол 58 гарах хэвээр. Сэлэрч энэ stack штэ. Stack дотор push хийх хэвээр. За 58 гарч ирж байгаа. Тэгээ энэ болохоор ихэд бүх tree node-уудыг ингэж depth first searcher ингэж traverse хийдэг гэж ярьдаг. За тэгээ энийг би зурган дээр тайлбарлах юм бол одоо за энийг буцаах гэж бас нэлээд удахантай. За нэгэсэндээ энэ яаж вэ нэ гэхээр ингээд бид нар чинь stack байгаа шүү дээ. Тэгээ stack дотроо би хамгийн түрүүнд сая root-ээ хийсэн шүү дээ. Тэгэхээр чи ингээд 5 10 орж ирж байгаа. Энэ яг 10 гэдэг top биш. Яг энэ 10 гэдэг object шүү. За тэгээд 10 орж ирэнгүүт тэрийгээ шууд pop болсон шүү дээ. Тэгэхээр чи 10 шууд ингээд гарцсан гэсэн үг ийшээ гараад ирсэн. За тэнгуүтээ 10 цэг left 10 цэг right-ийг хийцэндээ тэгэх юм бол энэ чинь 10 5 би дараалтыг хараадах гэдэг. Тэгэхээр би right-ийг хийгээд дараа нь left-ийг хийсэн байна. Right-ийг хийгээд дараа нь left-ийг хийсэн байна. Тэгээд тэнгуүтээ дараа нь тэр while loop чинь дахиж нэг лууплэгдэн тэ. Тэнгуүтээ би 5-ыг гаргаж ирнэ. Тэгээд 5 ингэж байхгүй болчихно гэсэн үг. Тэгээд 5-ын right left-ийг хийхээр чинь эхлээд 7-гийн дараа нь 3-ыг хийн. Тэгээд дараа нь дахиж лууплэгдэж гарч ин. Тэгээд энэ 3 гарч ин тэ. 3-ын right left-ийг хийн. Тэр чинь ингээ 2 0 орж ирж байгаа шүү дээ. Тэгээ 0 0 орж ирж байгаа учраас энэ stack маань ингэж цаашаа юугаар явахгүй гэсэн. Одоо яг энэ if next node гэж шалгаж байгаа учраас энэ доош явахгүй зөвхөн pop хийгээл яваад байгаа гэсэн. Pop хийж гэсэн. За тэгэхээр энэ 0 0 гэж орж ирээд тэр хоёр нь ингээ шууд гарчиж байгаа. Дараа нь тэгээд 3 нэг сайт хэдийн гарцсан. Тэгээд 7 яваад тэгээд ингээ stack гэж ингэж явдаг. Нэгээс нь юу гэсэн үг гэхээр depth first search угаасаа ингээ гүн рүүгээ ингэж явдаг шүү дээ. Гүн рүүгээ ингэж яваад дараа нь ийшээ яваад дараа нь одоо 5-ын баруун таш яваад тэ. Дараа нь ийшээ яваад тэгээд 5 нь болцсон юм чи одоо 10-ын баруун таш яваад тэгээд ингэж явдаг ба. Энийг л ирэхэд stacker simulate гэж. Энэ нь сая яг бид нэр trigger ингэж depth first search хийсэн. Тэгээд ямар ч ялгаа байхгүй юм бол. За тэгээд энэ бол ингэж бүгднгийнхэн value ингэж олж байна. Гэтэ мэдээж бид нар чи range байгаа шүү дээ. Тэгээд if next node zig value left-с их and next node zig value R-аас бага байх юм бол бид нэмэх хэрэгтэй. За ингэ үзье. Тэг 32 болж байна. Тэг submit хийнгүүт энэ бас болж штэ. Гэтэ энэ бас мэдээж бүхэн амар удаан байгаа харж байгаа. Нөгөө нэг л учир штэ. Яагаад гэвэл бид нар бүх нодуудыг яагаад байгаа recurse нэ traverse гэдэг. Тийм учраас бид нар яг хэрэгтэйгээр traverse хийх хэрэгтэй. Тэр нь болохоор next node-ийн
basic value нь r-аас бага байх юм бол зүүн тишээгээ r-аас бага байх юм бол баруун тишээ яв. Тэгээд if next node-ийн зөв value нь ls их байх юм бол зүүн тишээ яв гэж ингэж болоо гэсэн үг. За ингэ уучраа гарч байна. Тэгээ энийг харангууд ингээ хамаагүй хурдан болж байгаа та бүхэн анзарч байгаа тийм. За ийм л хоёр бодол байгаа юм да. Тэгээд та бүхэн саний одоо тэр stack solution-ыг бас харах юм бол энэ ч байж байгаа. Энэ нь ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ яг энэ Python дээр бас нөгөө яа гэм л та энэ and гэж бичих орно шууд ингээд шууд дунд нь бичиж болдог. Тэрийг яг би зүгээр хоёр and бичсэн. Яагаад гэвэл та бүхэн өөр программing хэлээр бас сурчиж магадгүй. Java дээр байсан бол энэ чинь and гэсэн оператор байгаа учраас тийм ээ. За тэгээд энэ бодлогыг яг space time complexity-г бид нар ярьж байна л да. Тийм ч бас аль бичсэн байгаа. Тэгээд time complexity go when яагаад гэвэл нөгөө нэг бүх tree node-оор ингэж юу recursive гэж ааш. Яг л range байгаа ч гэсэн бид нар бол n гэж явдаг. Тэгээд h нь юу вэ гэхээр мэдээж stack-ны хэмжээ шүү дээ. Stack-ны хэмжээ бол юун дээр модны өндрөөр шалтгаална. Гэсэн модны өндөрс хийж өндөр болохгүй. Stack дээр бол stack нэ tree дээр бол хэрэг graph байсан шалтгаалж хэрэг шүү. Тийм л. За тэгээд та бүхэнтэй дараа уулзлаа. Баярлалаа.